Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Баавгай, чон, нохой гурав. Эртээ урдын цагт баавгай, чон, нохой гурав хамтдаа амьдран суудаг байжээ. Тэр гурав шөнөдөө нэг уртсанд хоноод өдөр нь хоол хайн аянд явдаг байжээ. Орой бүгд уртсандаа ирж өдрийн босноо хөөрнөн ярилцаж инээдэм нарган болдог байв. Хөөх ямар хөвгөлтэй юм бэ багшаа? Ёстой сайхан гэр бүл байна шүү. Баавгай нэг өдөр алга болов. Баавгай хайжчихсан бол 2 хоног ирсэнгүй. Нохой сэтгэл зовнон чононд хэлсэн нь хөөрхийн баавгай алга хойноос нь явхаас гэхэд чон тэр тэнэг хаа олдох вэ? Нэг юм олоод бид хоёроос нууж идэж аваа биз? Гэхэд нохой хөөрх юм уу баавгай тийм сэтгэлтэй биш шүү. Чи арай хэтрүүллээ гэжээ. Ингээд чон нохой хоёр түр тар хийгээд эрэлд гарлаа. Чон хэлсэн нь чи зүүн тийш яв. Би баруун тийш явна. Миний хойноос битгий яваарай. Гэд чон баруун тийш шогшлоо. Гэтэл нохой яагаад энэ чон миний хойноос битгий яваарай гэдэг үлээ гэж бодоод чонын хойноос сэм шогшин явлаа. Гэтэл хөөрх юм уу баавгай анчны занганд ороод ам тавих шахаж буй харагдав. Чон баавгайн дэргэд очиод хонгоноос нэг хазаад багалзуураас нь хацгаар дайрахад баавгай чи бид олон жил нэг уртсанд амьдралаа. Чи намайг зовлонгоо солгохгүй зооглох гэж байгаа мүү? Гэхэд чон нэг уртсанд амьдрах хамаагүй. Чадaltaй чадалгүйгээ зооглож явдаг юм гэж муухай үг хэллээ. Хөөх багшаа ямар муухай чон вэ? Тийм олон жил хамтдаа амьдарч хаад яагаад найзыгаа идэх гээд байдаг үлээ? Хоол олдохгүй. Үлсэж өгснээс чамаа гэдэг өгсөн дээр үлгүү дээ. Гэд чон ухас хийгээд нохойч зэрэг дайрлаа. Нохой чоныг баавгайд хүргэлгүй багалзуурдав. Чон нохой хоёр хүч мэдэн өрсөлдлөө. Гэтэл буун дуу тас хийгээд санаа муут чон сунан унлаа. Нохой баавгаан дэргэд очиж хуцав. Анчин ир бууга хаяад алт илүү илд бариад ханцуу шамлан баавгаа руу дайрахад сайн санаат нохой баавгайг занганаас арай гэж салган авч шархыг нь 7 эдгэж уртсандаа очиж амар сайхан жаргасан гин. Санаа мут чоныг сахисан хэрээнүүд шавж гинэ. Хөөх ямар сони юм бэ багшаа? Богинохон хэрнээ ёстой сургамжтай үлгэр байна шүү тийм ээ багшаа? Чи юу ойлгов? Багшаа яах вэ? Жохон санаагаар унчглоо л доо. Эндээс нэг юм ойлголоо л доо. Хичнээн олон жил хамтдаа ажиллаж, хамтдаа амьдарсан хэрнээл танихгүй хүн шиг болцоож ихдэг том хүмүүсийг би зөндөө харж ийсэн. Тийм ээ агшаа манай ах эгч нар Солонгос гэдэг газар руу ажиллаж амьдарч яваад ирдгийм л да. За. Тэгэл дандаа л хамт тэнд амьдарч байсан хүн явж гэн, тэнд хамт ажиллаж исэн хүн явж гэн гээл ярьдгийн. Тэгсэн мөртлөө тэгээ яагаад та очиод мэдлэхгүй байгаа юм гэхээр одоо ч би өнийгээ танихаас өнгөрсөн байх та гээл хэлдгийн. Тэгээ би гайхдаг байсан юм л да. Иймэрхүү л юм болдгийн байна даа л гэж бодлоо. Чи зөв бодсон байх шүү. Тэгэхээр хүн гэдэг амтан их сонирхолтой минийх үү? Заримдаа муудалцсан, муухай юм хийн. Гэхдээ энэ дундаас юу ойлгох хэрэгтэй вэ гэвэл сайн хүн зөндөө байдаг учраас сайнтай нөхөрлөл сарны гэрэл. Мууг дагвал могон хорлол гэдэг үгийг маш сайтар санаж явах ёстой гэсэн үг. Тэгэхээр үргэлж найзаа таних нөхөрлөж байх нь чухал шүү заа юу? Ойлголоо багшаа маш сайн ойлголоо. Дандаа сайн хүүхдүүдтэй найзлахыг хичээнэ. Манай ээж ч гэсэндээ дандаа надад хэлдэг.
Минийхөө чи муу хүүхдүүдтэй битгий найзлаарай, битгий өрөө татагдаарай, муу юм хийж болохгүй шүү гэж дандаа хэлдэг. Яг зөв. Жишээлбэл муу юм хий гэж хэн чамд санал болгох вэ? Гүү яахавд заримдаа миний найзалдгүй өөр хүүхдүүд бас манай цэцэрлэгт байдаг л да. Тийм үү? Тийм ээ агш, болдоо санжаа 2 гэд байдгийн. Болдоо санжаа 2 дандаа муухай юм хийдэг. За ямар муу юм хийх вэ? Гүү яахавд охтуудын үснээс чангаа тэгэл гардгүй гуруулаа явж хүүхдүүдийн гуталнуудыг урж тоглоё гэдгээ. Хүү яана яагаад хүүхдийн гутал урах гэж байгаа? Мэдхгүй багш хөгжилтэй штэ л гэдэг надад их муухай үйлдэл санагддаг болохоор би л хамт явж хүүхдийн гутал урдаг юм а. Яг зөв. Хэрвээ чамайг муу үйлдэлд уруу татаж байгаа бол чадахгүй гэд үлдэх нь чи зөв юм хийж байна гэсэн үг шүү заяа. Ойлголоо агш. Тэгтээ заримдаа найзуудтайгаа хитрхи эвтэй байх гад муу юмд нь уруу татдаг хүүхдүүд бас байдгийн байлаа тийм ээ агш. Байлгүй яах вэ? Хин тэгж байна? Жишээлбэл манай ангийн ганаа их сайн хүүхэд байсан л да. Гэхдээ жоохон зожиг болохоор хүүхдүүд найзалдаггүй тэгэл болдоо санжаа 2-той найзлаа сүүлийн үед жоохон хүүхдүүдийн гутал ураад идэг болчихсон байна лээ. Яа тэгэхээр тэгж болохгүй наах нь штэ. Тийм үү? Тэгэхээр чи яах ёстой байх нь? Багшаа би одооноос ганаатай найзлах юм бол ганаа муухай юм хийхэ болох юм байна тийм ээ багшаа? Яг зөв. Тэгэхээр буруу юм хийж байгаа найзаагаа ч гэсэн найзаа ингэж болохгүй шүү гэд зөв замд нь оруулах нь бас их чухал ах нь штэ. Ойлголоо агшаа маш сайн ойлголоо. За унтъя даа агшаа. Сайхан амарцгаагаараа хүүхдүүдээ. Сайхан амарцгаагаараа хүүхдүүдээ. Дараагийнхаа үлгэрээр иргэн уулзтлаа түр баяртай.